За байна таныг сонсож байна. Сайн байна уу? Захидлыг илгээж асуусан байна. Хүн бол урмаар амьдэрдэг тийм ээ. Уцаас алгаад хаалгаас аваад гарах бол үнэхээр амархан. Алдлаа гэд одоо бүхэл бүтэн амьдралаа алдаж болохгүй. Биеэр хүн учраас бүгдийг чаддаг гэдээ явуулах юм бол бас нэг талаар өрсгөл л дөө. Одоо хүүхэд гэдэг нь бидний хүснээр биш, харин бид нар хүмүүжүүлснээр л хүн болж өсдөг байгаа. Тэгэхээр энд өнөөдөр амьд байгаа гэдэг бол туйлын чухал. Дээр нь бол чи эрүүл саруул бүтэн эцэг ихтэйг чамд маш олон боломжууд байна. Асуудалтай хүмүүс байгаа бол стор гарч байгаа Facebook хаягаар юм уу утсаар холбогдорой хэдүүлээ хамтдаа энэ асуудлыг шийдэж чадна гэж бодож байна. Сайн байна уу? Өнөөдрийн зөвлөж нэвтрүүлгийг эхэлж байна. Манай энэ дугаарт ирсэн нэгэн эмэгтэй цагтлыг таны өмнө бас дэлгэж байна. Тэгээ хамтдаа цагтлыг уншъя. Сайн байна уу? Би 43 настай. 2-оос 17 насны 4 хүүхэдтэй. Гэртээ өр хүүхдүүдээ хүмүүжүүлдэг ажилтай. 20 жилийн өмнө нөхөртөөгөө Оросын холбооны улсад сургуульд сурч байхдаа танилцсан юм. Нөхөр минь их хөдөлмөрч, гэр бүлээ юугаарч дутаахгүй авч явдаг хүн. Манайх санхүүгийн хувьд маш хангалуун. Би ажил хийхгүй гэртээ хүүхдээ хүмүүжүүлж амьдардаг. Нөхөр бид хоёр үе бие биенээ үл ойлголцсон маргалддагч харилцаа маань харьцангуй гайгүй байдаг байсан юм. Харин сүүлийн 6 жилд манай гэр бүлд нэг л таагүй зүйл болоод бид хамтдаа амьдрахгүй байгаа. Нөхөр маань өөрөөсөө олон дүү залуу бүсгүйтэй болсныг би олж мэдээд ёстой дэлбэрч гомдож байгаагүйгээрээ гомдсон. Би гэрлэлтэй аварч үлдэхийн тулд хүүхэдтэй болъё гэж шийдээд 4 дахь хүүхдээ тээж төрүүлсэн. Хүүхэд маань төрөөд 2 жил боллоо. Нөхөр минь намайг болон үр хүүхдүүдээ бодоод болох болов гэсэн чинь үгүй юм аа. Нөхөр хүүхдүүдтэйгээ л сайхан харилцаатай байдаг. Юугаарч дутаадгүй боловч надаас бүр холдсон. Тэрч бүхэл хувцас аваад явсан. Нөгөө залуу хүүхэнтэйгээ амьдарч байгаа. Би тэр хүүхнийг үнэхээр үзен ядаж байна. Тэр эмэгтэй айлын хүүхдүүдийг ааваас нь салгаж яаж чадаж байна. Тэр хүүхэн хизээ нэгэн цагт миний амьдрал шиг хүнд зүйлийг туулах байхтай гэж боддог. Би тэр хүүхэнтэй хэд хэдэн удаа ярих гэсэн боловч татгалзаад зүхтаадаг. Миний сэтгэл их шаналж байна. Би яахаа мэдэхгүй байна. Янз бүрийн арга чарга хэрэглээд ч нэмэр болсонгүй. Лам бөөгөөрч явсан. Уул хаданд ч мөрөгсөн. Тиймээс одоо мэрэгжлийн гэр бүл судлаач хүмүүст хандаж үзьегээд энэхүү загтлыг бичиж суун. Та бүхэн надад хүүхдүүдэд минь туслаач. Дунд насны энэ амьдралын байдал энэ гэр бүлд харагдаж байна л да. Тэгээд 4-өөс 17 насны одоо 4 хүүхдийг гэртээ хараад амьдрна гэдэг бол бас энэ ээжэд бол маш их арга гэрийн амьдрал одоо оролцож байгаа маш их хөдөлмөр зарж байгаа ийм одоо ажил байгаа л да. Тэгэхээр нөхрийн хувьд ч гэсэн энэ гэр бүлийн тэр санхүү гэр бүлийн амьдралыг даах гэж ингэж амьдарч явж байгаа энэ үед ч гэсэн маш их одоо хичээл зүтгэл гаргасан хин энэ хичээл зүтгэл дотор л энэ гэр бүлийн амьдрал өнөөдөр хүртэл босч ирсэн гэж энэ зүйл дээр харагдаж байна л да. За тэгээд 20-од жил энэ амьдралаар амьдарч яваад одоо сүүлийн 6 жилд одоо ер нь энэ амьдралын дотор бас асуудал үүссэн гэдэг тал дээр энэ захиан дээр нэлээд тодорхой бичсэн байна л да. Мэдээж асуудалгүй, гэр бүлийн маргаангүй, зөрчилгүй амьдрал гэж бол байхгүй. Гэхдээ тэрхэн тухайн үед хэрхэн яаж шийдэжсэн гэдэг зүйлээсээ болоод өнөөдрийн үр дагавар бол харагдаад байдаг л да. За тэгээд цаашдаа энэ захиан дээрээс харахад одоо бол нөхөр минь гэртээ байхгүй. 6 жилийн өмнө ер нь нэг асуудал үүсгээд одоо нэг өөрөөсөө нэлийн дүү эмэгтэйтэй нэгэн дотны холбоотой болсон. Тэгээ одоо гэртээ байхгүй. Гэрээсээ явсан гэж бичсэн байна л да. Энэ амьдралын энэ асуудал дотор одоо гэр бүлийн хамгийн гол чухал харилцаа бол санхүү хангагдаад санхүүгийн хувьд бол маш их боломжтой байсан ч гэсэн хүний амьдрал гэдэг бол сэтгэлийн хэрэгцээ цаашлаад одоо бие махбодын хэрэгцээ ер нь альж талаасаа бодсон хүний доторх дотн харилцаа гэр бүлийн тэр үнэт зүйл гэдэг зүйл алдагдаад ирдэг. Одоо тэр алдагдсан үе байгаад байгаа нь юунаас байдгүй хэр гол санхүүгийнхаа байдалтай ер нь өөрөө хоёулаа гэр бүл дотор болж ийн гэсэн итгэлээр явж байгаа л нэг харахад эргэд харахад яадаг вэхээр өнөөдөр тэр сэтгэлийн хэрэгцээ гэдэг зүйл минь нэлээд алдагдчихсан ийм амьдралтай явж идэг байна. Эмэгтэй хүн бол ер нь бол ихэвчлэн одоо хайр одоо халамж дээр амьдарч идэг. Эрэгтэй хүн бол ер нь урамшуулал
тэгээд хүндлэл дээр байж байдаг. Гэтэл энэ хоёр хүмүүс хоёулаа нэг нь одоо гэрийн ажил хийгээл нэг нь эргүүлээл гэр бүлээ тижээх гээл энэ ажил дээр гол анхаарлаа тавьж исэн учраас магадгүй гэртээ ирээд нөхөр нь ядарч ирдэг, эхнэр нь бас мэдээ зөвхөрцөн ядарсан ийм л байдаг. Тэгээ энэ харилцаан дотор хэрхэн одоо бие биентэйгээ ойртож улам одоо бие бинийгээ ойлгож ярилцаж тий хамгийн тэр биеиндээ ойлгох тэр сэтгэлийн тэр дэмийг биеиндээ хэрхэн өгж исэн бэ гэдэг тал дээр бол нэлээд бас алдаатай явж байгаа. Хичнээн ажил дээрээ одоо боломжтой тэр санхүүгийн одоо амьдралын боломжтой явж байгаа ч гэсэн нэг харахад ажил дээр амжилт олдсон мөртлөө яг гэр бүлийн амьдрал нь нурчсан ийм бас тохиолдол байдаг л да. Тэгээ яг л энэ зүйл энэ гэр бүл дээр бол харагдаад байна. Гэхдээ ямар нэгэн зүйл чинь эмэгтэйгийн хувьд бол загтал өчгтэй би үнэхээр нөхрөө авахын тулд бол бас тэмчиж үзсээ. Хоёр одоо нэг хүүхдээ гаргасан тэр нь одоо 2 настай гэж ярьж байна. Өмнөдөө бол хүүхдэр бол хүний амьдралыг одоо барьж буцаад нөхрөө татна гэж бодож байгаа бол энэ бол бас яг зөв зүйл биш л дээ. Мэдээж олон хүүхдтэй байж их нэртэй өнгөрсөн амьдралаа сайхан өнгөрөөхийн хэн хүсдэг ч гэлээ гэсэн ер нь бол дан хүүхд бол энэ зүйл дээр бас яг сэтгэлийн хэрэгцээг хангадаг шүү дээ. Яг энэ айл бол яалтгүй л одоо танай гэр бүлийн хувьд бол одоо хүүхэд төвтэй гэр бүл байна. Мэдээж ээж хүн бол ер нь эмэгтэйчүүд бол ер нь хүн төвтэй байдаг. Харин эрэгтэйчүүд мань голдоо ажилд төвтэй байдаг. Яагаад тэгэхээр тэд халамжлаж одоо гэр бүлээ тижээх тэр үүргийнхаа дагуу ер нь ажил дээр гол анхаарлаа тавьдаг. Үүнээсээ болоод бас гэртээ тавих тэр цаг хүүхдүүдтэйгээ зориулах, их нэртэйгээ зориулах тэр дотны харилцааны цагууд алдагдсанаас болоод үл ойлголцлууд, үл итгэлцлүүд бий болдог. Тэгэхээр гэр бүлийн үнэт зүйл гэдэг бол хамгийн гол нь эхнэр нөхрийн харилцаанд товлын чухал. Эхнэр нөхөр хамтдаа амьдрал одоо энэ бүх зүйлийг туулахдаа харилцан ярилцаж бие бинийгээ илүү сайн ойлгосноор энэ гэр бүлийн сэтгэлийн хэрэгцээ илүү хангагдсанараа гэр бүл аз жаргалтай байдаг бөгөөд үүндээ энэ дунд өсөж байгаа хүүхдүүдийн хүмүүжил бол маш сайн байна. За тэгээ энэ гэр бүлийг ингээ харахаар 2-аас 17 насны 4 хүүхд гэдэг маань за 17 настай хүүхд гэдэг бол одоо аль хэзээний өсвөр наснд орчихсон байна. Дараагийн 17 насны дараагийн хүүхд гэхээр магадгүй нэг 13, 14 насны хүүхд байгаа бах. Мөн л одоо яаж вэ? Өсвөр наснд орж байгаа. Тэгэхээр энэ гэр бүл дээр одоо судлаачдын одоо мэрэгжлийн хүмүүсийн ярьдгаар бол одоо өсвөр насны одоо хямралын 2 хүүхд байна. Дээр нь одоо ээж нь ч гэсэн 43 нас гэдэг бол яг дунд насны хямралын үе явагдчихэдэг. Ийм хямралтай хоёр өөр амьдралын мөчлөгийн хоёр өөр ийм хямралтай үе мөчний энэ гэр бүл бас тохирсон нь бас нэг талдаа нэлээд хямраадаг л да. Хүүхдүүдийн хувьд ч гэсэн биегээ олох гэж байгаа энэ үед эцэгхийн одоо таарамжгүй одоо бүр салаад аавна гэж гэрээсээ явчихсан. Хэдийгээр хүүхдүүдтэй харилцаа сайн байдаг ч гэсэн гэртээ байхгүй байна гэдэг бол тэр хүүхдүүдийн хувьд маш их туулж гарах энэ өөрийгөө олох гэж байгаа энэ үед нь маш их бас дарамттай сэтгэлийн хувьд бол маш их хэцүү ийм цаг үеийн гэр бүлд иржээ. Тэгээд яг ер нь амьдрал бол хоёр хүний л бүтээсэн амьдрал байдаг болохоор асуудал бол нэг талд байдаггүй. Дунд насны үед бол хамгийн их одоо хүмүүсийн амьдралд салт бий болох гэдэг тэр үл ойлголцлын зүйл байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр бол нэг юм байна та. Жишээ нь магадгүй би одоо яг танай гэр бүлийг ийм гэж мэдэхгүй ч гэсэн ер нь нийтлэг гэр бүлүүд байдаг. Дунд насныхны гэр бүлүүдэд тохиолд ер нь ихэвчлэн болоод байдаг зүйлүүдийн талаар бас тантай нөгөө бас ярил л да. За жишээ нь та одоо ингээд мэдээж нөхөр чинь ингээд ядраад ч юм уу ажил төрөл дээрээ маш ядраад ороод ирлээ гэж үзэхэд эхнэр хүн бол бас ингээл гэр бүлд та байж гэн хүүхдүүдээ өдөржин аваад хүүхдүүдтэйгээ харилцаад ингэж явж байхдаа маш их ядарсан байгаа. Эргээл ингээл ийм ядарсан байдал дотор нөхөрчөө ороод ирэхэд та бас зарим үедээ тэр халамж хайр гэдэг тэр зүйл яг эрэгтэй хүн бол ер нь бол гэр бүл рүүгээл одоо яг амралтыг авдаг. Яг тэнд л яг өөрийнхөө байдаг. Тэгэхээр яг тэр гэртээ амралтыг авах гээд ороод ирэхэд эхнэр хүн одоо яг тэр хэмжээнд бас одоо яг тэр хүссэн хэмжээнд нь хүлээж авч чадж гэнэ үгүй юу? Тийм ээ. Энэс болоо та ч гэсэн хүүхдээ аваад ядарсан байдаг учраас бас л мөн нөхрөөсөө тэр хайр халамжийг одоо орж ирээд хүүхдүүдтэй тоглох цаг өнгөрөөх намайг бас хайрлах гэсэн ийм хайруудыг одоо нэхэж байдаг. За ингээд за магадгүй энэ бол хүний сэтгэлийн хэрэгцээ байна. Тэгвэл бас бие махбодын хэрэгцээ бас гэр бүлд байдаг. Энэ бол хүн болгоны амьдралд байдаг асуудал байгаа. Тэгэхээр энэ бол бэлгийн харилцааны асуудал гэдэг бол энэ яг энэ үед одоо нөхөр нь эрэгтэй хүн бол ямар ч үед энэ бол одоо ямар ч ядарч исэн эрэгтэй хүнд энэ бол нээлттэй байдаг. Эмэгтэй хүний хувьд
хувьд бол одоо ядарсан байгаа үедээ ч юм уу эсвэл сэтгэл санаа тавгүй байгаа үед энд бол одоо бүр нээлттэй байж чаддгүй. Тэгэхээр энэ хоёрын хооронд бас юм зөрчил бол бий болдог. Нэгэнтэл энэ гэр бүлд хоёулаа хамт амьдрал биеийнхээ бүхий л талын хэрэгцээг хамтдаа хангаж амьдрна гэж одоо л анх гэрэлсэн байгаа шүү дээ. Биеийнхээ сул талыг нөхөж биенийгээ хайрлаж амьдрна л гэж энэ хоёр хүн одоо гэр бүл болсон байгаа. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүний хамгийн одоо хэрэгцээтэй байдаг бие махбодын хувьд бол хамгийн хэрэгцээтэй байдаг бэлгийн харилцаан дээр эмэгтэйчүүд маань ерөөсөө нээлттэй байж чаддгүй. Заавал одоо би ядарч яах гэдэг шалтгаан хэлдэг ч юм уу ямар нэгэн сэтгэл таагүй байгаа бол үгүй гэдэг. Гэтэл эрэгтэй хүний хувьд бол тийм биш ээ. Тэгэхээр бид нар бас энэ талбар дээр бас бид нар нэлээд эмэгтэйчүүд нь алдах гэдэг. Тийм болохоор ер нь бол энэ бие махбодын хэрэгцээний энэ асуудал дээр ч гэсэн эмэгтэйчүүд бол маш тийм сэтгэлээ нээсэн, хоорондоо ярилцсан. Энэ бол таарын дунд болж идэг маш юм чухал нандин одоо харилцаа байгаа. Тэгээ энэ харилцаа бас хэвээ явж гэнэ үү? Хэрвээ энэ харилцаа хэвээ явж байгаа юм бол хүний сэтгэлийн хэрэгцээ чангагддаг. Нөгөө магадгүй гэр бүлийн одоо санхүүгийн талбар дээр одоо хүнд хэцүү байсан ч хоёулаа энэ дээр бол болгоол явдаг. Тэгэхээр энэ гэр бүлийн дотор байдаг нууц гэж гадны хүнд бол нууц боловч та хоёрын дунд бас илэн талангүй хамгийн сайхан тэр хэрэгцээ чинь бас бие махбодын хэрэгцээ хангаж явах юм бол энэ бол маш их гэр бүлийг аз жаргалтай байлгаж бие биенийг ойлголцоод итгэлцгээд энэ бол үггүй бие биенийг одоо хайрладаг, хүндэлдэг ийм одоо юу байдаг одоо харилцаа байдаг. Тэгэхээр энэ харилцааг одоо бас хүн болгон бас ойлгоосой тий та ч гэсэн энэ дээр бас ямар байсан бэ бас эргэж бодоосой. Энэ бол ерөөсө дунд наснд байдаг. За ялангуяа яг эрэгтэй хүн бол одоо дунд насны дээрээ яг энэ бэлгийн харилцааны асуудал баг зэрэг ингээд бууралттай болж ирдэг. Нэг юм онцлогтой. Гэтэл эмэгтэй хүн бол яг энэ дунд насндаа ирэхээр би яас их бүдүүрч вэ? Миний нүур яас хүрчлээч вэ? Би хүүхэд амьдрал гэж явсаар бол нэг мэдсэн чи миний залуу нас өнгөрцөн байж тээ. Одоо би ер нь найз нөхдөйгөө уулзъя. Би ер нь одоо хүүхдүүд минь ч аваа болчлоо. Би ер нь жоохон гарч тий үеийнхэнтэйгээ уулзъя. Аюу хүмүүсээс гэр бүл амьдрал гэсээр тасарсан байна гэсэн ийм сэтгэлээр эмэгтэй хүмүүс маань ингээл өөрийгөө гоёол, өөртөө санаа тавиад яг энэ үед ийм анхааралтай болоод ирдэг. Тэгээ энэ үед эрэгтэй хүний дээр бэлгийн асуудал нэг жоохон багасаад ингээд тэр эрч хүчинд багасаад ирэх үедээ би ер нь одоо яана энэ амьдрал дээр би ер нь чадж гин үү энэ тал дээр би ер нь нэлээд суларж байгаа юм биш байгаа гэсэн ийм эрэгтэй хүмүүс ойлголттой болчихдог. Инээсээ болоод одоо эхнэр нь ингээд дивжээд гоё болоод байгаа юм шиг. Гэтэл би ер нь гологдчихж байгаа юм биш байгаа гэсэн ийм бас эрэгтэй хүнд нууц айдас бол явдаг. Тэгэхээр эхнэрүүд маань энийг ойлгоод яг ийм үед нь дунд насны эрэгтэй хүний яг хямарч байгаа энэ үед нь илүү одоо нээлттэй байж нөхрөө хайрлах тийм ээ нөхөртөө бол итгэл урам зориг өгдөг сайн байна шүү гэд илэн талангуу энэ харилцаагаа бол одоо үнэхээр бие биендээ өгсөн авсан тэр сайн тэр харилцаа байх юм бол үнэхээр гэр бүл бат бөх байдаг нэг зүйл юм аа. Тэгээд дунд насны дээр бас яг ийм эрэгтэй эмэгтэй хоёр хүний онцлог ийм одоо юу гэх вэ одоо хямрал болдог байгаа. 4 хүүхэдтэй хаяа тэгээд өөр залуу хүнтэй явцсан ямар болдгоо эрэгтэй гэж бас би хэлж чадахгүй байна. Яг бол амьдрал маань ихэнхдээ нэг хүний зүг дандаа буруу байдгүй учраас яг одоо яг онцлогдох хэрэгтэй байна танай гэр бүлийн асуудал. Яг одоо та хүүхэд гаргалаа нөхрөө бас энэ эргээд бас гэртээ өөрчлөгдөх болов өөр хүүхдүүдэргээ хандах болов гэж ингээд намайг бас хайрлах болов гэж бодсон. Энэ бодлоос гадна та бас өөрөөр ярилцаж тийм ээ хоёулаа хоорондоо ярилцаж бол үдсэн баха. Харин таны гомдсон сэтгэлийн яриаг зөв тал руу байлгаж чадсан болов уу? Зүгээр уур уцаараар энэ хэрүүл маргаан чинь дуусаад байсан уу? Яасан мэдэхгүй ямар ч гэсэн энэ дээр бол тодорхой энэ талаар бол бичигдээг байгаа учраас яг таныг онцлоо танаа гэрүүлд одоо яг ингэх ёстой гэдэг би зөвлөгөөг бол өгөх боломжгүй байна. Танаа нөхрийн хувьд бол мэдээж энэ зүйлийг хийгээд буруу зүйл явж байгаа гэдгийг өөрөө мэдж байгаа. Тэр гмийн мэдрэмж бас өөрт нь явж байгаа. Тийм болохоор өнөөдөр танаас салаад 4 хүүхдээ орхиод шууд өөр хүнтэй амьдралаа зохиох одоо юу болдоо энэ бол эрэгтэй хүмүүс бол тийм амархан бас ийм зүйл рүү орчиж чаддгүй. Эргээд гэр бүл доторх эхнэртэйгээ харилцаан дээр уучраа олохгүй болохоор бас нэг ийм зүйл гаргачаад байдаг. Тэгэхээр ямар нэгэн өвчин ч гэсэн эмч ирээд тэр хүнээс үзээд эхлээд онш тавьж ээж дараа нь ямар эмчилгээ тохирох вэ гэдгийг одоо хэлдэг. Тэрнтэй адилхан ч гэсэн бид өнөөдөр таны бичсэн цагтлын дагуу шууд яг ингэх ёстой гэдэг зүйлийг бол хэлмээргүй байна. Яг гэвэл хоёулаа л энэ зүйл дээр асуудалтай байгаа. Тэгээд таарын энэ ойлголцоогүй байдлаас болоод өнөөдөр энэ зүйл яригадаад байгаа. Эцсийн үр дагавар нь ийм байдалд орсон гэдгийг л одоо ямар ч гэсэн та бас ойлгоосой. Тийм болохоор нөхөртөөгөө ярилцах одоо мэдээж ойлголцох
энэ талбар дээр юуны төрөнд юу хэрэгтэй гэхээр юунаас болоод би тэрийн дунд эхлээд ийм байдал үүсвэ гэдэг тэр зүйлийг олохын тулд зайлшгүй танаас асууж хэд хэдэн асуултыг танаас асуух хэрэгтэй шаардлагатай байгаа. Тийм болохоор та бас бидэнтэй уулзаж холбогдох нь зайлшгүй хэрэгтэй. Ингэж ээж энэ зүйлийн таны амьдралд дахиад гэр бүл хүүхдүүдтэйгээ сайн аз жаргалтай амьдрах тэр боломж бол байгаа. За тэгээд бас өнөөдөр манай нэвтрүүлгийг нүүрээд өндөрлж байна. Тэгээд та бүхэн маань бас бидэнтэй манай энэ нэвтрүүлгийн доогуур гарч байгаа энэ утсаар Facebook хаягаар та бүхэн маань бас бидэнтэй хандаарай. Тэгээд бас олон хүмүүсийн дотоод сэтгэлийн зөрчил, амьдралын янз бүрийн тэр маргаан, янз бүрийн асуудлуудыг шийдэхэд та бас бидэнтэй хандаж ингэж загтал бичээд эргээд эргэх холбоотойгоо бидэнтэй холбогдоод үнэхээр тэр онцлогоо гэдэг зүйлийг тавиулаад үнэхээр амьдралаа босгох, сайн сайхан энэ зам руугаа гიშгэх ийм боломжтой гэдгийг үнэхээр бас бид нар мэрэгжлийн зүгээс бас та бүхэндээ хэлж байна. Тэгээд дараа уулзтлаа баяртай.